яаж талсан зогсоох юм бэ? Хүмүүс бол янз бүрээр одоо бас тайлбарлаж ашиг хань. Ялангуяа одоо ингээд нөгөө олон нийтийн сүлжээнд энэ бүртгэл хийх замаар одоо нэг шашгижуулах гэдэг шүү дээ. Өнгөтэй одоо тэгээд яах чаа. Одоо айлах гэдэг юм уу те нэг ийм яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө айгүй буруу. За яг хөө мэдээж хэрэг бид нэр бүртгэл хийж болно. Гэхдээ бүртгэлээ бид нэр ямар зорилгоор хийх гэдэг юм. Зориулт нь юу гэдэг нь. Хэрвээ хүүхдийг цаашид суралцах тийм үү альсгүй сургуулаа солихт нь альсгүй одоо ихтэй сургууль тэтгэлэг авахт нь ямар нэгэн байдлаар энэ бүртгэл хэрвээ нөлөөлөх юм бол энэ зөв хүүхд төрхийн зөрчил واخгүй юу? Бүртгэл хийгээд мэдээж хэрэг тэр суралцж явах хугацаанд бид нарт за энэ хүүхд бол ийм зан үйл ингээд гаргасан юм байна. Тэгэхээр энэ хүүхдэд бид нар ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл сургууль хүмүүжүүлэх зорилгоор тэр бүртгэлийг хийгээд тодорхой хугацаанд тэр бүртгэлээ магадгүй хөдөлж хагаад тэр зан үн арилцсан нөгөө сургалт хүмүүжлийн нөлөөллийн ажил арга хэмжээ нь үр дүнгээ өгсөн бол тэр бүртгэлийг устгах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бид нар насан туршид нь одоо ингээд шашиг зүүгээд тэгээ одоо эн чин хэрвээ одоо ихтэй сургуульд орохт нь хязгаарлалт тогтоон одоо юу гэдгийг те тэтгэлэг авахт нь эн чин өөр айгүй хортой зүйл нэгт хүүхдэд айгүй хортой нөгөө хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцээгүй асуудал. Тэгээ өөрөө энэ чи өөрөө бас эргээд бас шудраг ёсны асуудлыг ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол бид нар бол маш болгоомжтой харах хэрэгтэй. Тэгэхээр бол бүртгэл хийж байгаа бол ямар зорилгоор хийж байгаа юм. Тэгээд хэрвээ зорилго нь магадгүй тухайн хүүхдтэй ажиллах те магадгүй одоо тухайн хүүхдтэй хэдэн хоног ажилласан энэ хүүхэд хэдэн одоо хоногийн сургалтанд хамрагдсан байна. Хин энэ хүүхдтэй ажилласан байна гэдэг ийм мэдээллийн чанартай хүмүүжлийн чанартай сургууль нөлөөлийн юм юутай хугацаанд тодорхой хугацаанд байх юм бол окей. Тэрнээс цаашаагаа давах юм бол энэ бол өөрөө хүүхд эрхэн зөрчил болно. Тэгээд яг зүгээр одоо энэ нийслэлээс одоо энэ нэг өчигдөр би бас нэг ярилцлагын үзлээ л дээ. Тийм цахим бүртгэл хөдөлнө л гэдэг байгаа. Тэгээд тэр нь одоо яг ямар зорилгоор гэдгийг нь бол тодорхой ялсангүй 2 жилийн хугацаанд нэг судалж энийг одоо хийхээр болсон гэж байгаа. Тэгээд одоо яаж хаана ямар судалгаа хийсэн, ямар хүмүүст энэ зөвлөсөн бид мэдэхгүй байна л да. Тэгэхээр арайч одоо тийм хийчихгүй байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол энэ дээр бид нар маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хүүхдийн ирээдүг, хүүхдийн амьдралыг бид нар болоожуулах. Хэрвээ үнэхээр одоо ингээд бүртгэл хийгээд тэр нь нөгөө ихтэй сургууль сурах, тэтгэлэгт хамрагдах энэ боломжийг хэрвээ хязгаарлаж байгаа бол бид нар энийг бол ямар тохиолдолд үлээмжшүүлэхгүй. Энэ бол маш одоо ноцтой хүүхдийн эрхийн зөрчил байхгүй.